Сайн мэцхан өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. 2011 оны 11-р сарын 15-ны өглөө Хятад улсын Аннуу мужийн Хэпэ хотод орших Шүншэн ороолын орсон суугч Чин гэдэг эмэгтэй. Өглөөний 6 цаг 30 минутын орчимд тэр жижиг ууд байран байшингийн хогийн цэг рүү явсан байна. Тохоондоо өгөх хоолны үлдэгдэл хайж байрныхаа хогийн савыг шалгах гэж гарчээ. 31-р байрны доорх хогийн цэгт очиход тентхийн нэг хогийн савнд шинэхэн харагдах махны эсгүүд байлаа. Гэгээ бүрэн орж амжаагүй байсан тул тэр сайн ялгаж харж чадсангүй. Магадгүй үхрийн мах байх хин нэгэн хоол хийгээд үлдснийг нь хайчаа гэж бодоод хайранд санагдсан тэр эмэгтэй хэсэг махыг уудалж аваад гэртээ аваачжээ. Гэвч үүдэндээ ирээд сониуд цаанд хөдлөж ийм их мах хайсан байхад өөр хэрэгтэй зүйлч байж магадгүй гэж бодоод дахин буцаж очсон байна. Энэ удаа тэр 33 дугаар байрны арын хогийн цэгийг шалгажээ. Тэнд 6 ширхэг хогны сав игнэн байрлсан байв. Чин нэг бүрчлэн шалгаж эхэлжээ. Эхний хогийн сав хоосон байсан бөгөөд ахуйн хог хайгдлал байсан. Хоёр дахь савыг онгойлгоход гинэд улаан өнгийн гэлгаруу тэндэнд тусчээ. Хогон дундаас цохилсон дотор нь ямар нэгэн зүйл хийсэн мэт дүүрэн том ут байв. Магадгүй дахин мах байх гэж бодсон тэр эмэгтэй баяртайгаар уудыг хоёр гараараа татаж гаргасан байна. Гэвч уудны амыг задлахад өмхий хүний цусны үнэр үнэртжээ. Чин гинэд цочирдож доош харвал уудын дотор хүний хоёр гар арьсыг нь хуулсан цуснд будагдсан байдалтай байлаа. Тэр мөчид Чин биеийг нь хөшиж амьсгаан богдон уутыг газар руу шидэв. Дараа нь хашгиран гудамж руу гүйжээ. Хүн өгсөн байна, хүн өгчээ гэж орилох түүний дуу болоо нам гүм хорооллыг сэрэж айл бүрийн хаалга онгон хүмүүс юу болж байгааг харцгааж эхэлсэн байна. Чин гэртээ гүйж ороод 31-р байрны хогийн самнаас авчирсан махта ууд руугаа харжээ. Гэтэл гинэд түүний толгойд аимшигтай бодол орж ирв. Хэрвээ тэр уданд хүний гар байсан бол энэ мах бас хүнийх байвал яана. Түүний бүх бие хүүтдаж гар нь салгалж эхэлсэн байна. Тэр уутыг байрч зүргэлсэнгүй айц давтан хажуугийн хогийн сав руу шидчихээд чичрэн байд цагдаа руу залгажээ. Цагдаагийнхан дуудлах хүлээн аваад хэдхэн минутын дотор Шүншэн хороололд ирэв. Хэсэггүй хугацааны дотор л энэ нам гүм хороолол хүүтэй агаар айц давтсан байлаа. Цагдаа нар Чин эмэгтэйн хэлсэн газрын хогийн савыг шалгахад тэрхүү улаан гэлгаруут яг тэнд байв. Дотор нь хүний хоёр гар арьсыг нь уулсан цусан даванд наалсан байжээ. Шүүх хэмжин үрдэлсэн үзлэгээр тэднийг сайхан тайрсан болох нь тодорхой болов. Туршлагатай мөрдөгчд тэр даруй ойлгожээ. Биеийн эсэг олдсон энэ газар нь хэрэг үлдэгдсэн газраас хол байх боломж бага. Тиймээс тэд орчныг тэр чигт нь хашиж хорооллын бүх савыг нэг бүрчлэн шалгахаар шийдсэн байна. Шүшэн ороолол нийтдээ 48 орон суудтай бараг бүх буланд камер барьлуулсан байв. Энэ нь мөрдөн байцаалууд нэг талаар хэлбэрч нөгөө талаар маш нарийн ажил шаардсан. Тиймээс цагдаа нар хоёр баг болгон хуваагджээ. Нэг нь нохтын хамт хогийн сав бүрийг шалгах, нөгөө нь хорооллын ойр орчмыг бүрэн шалгах, бут тоглоомын талбай, орц гудам, эзэнгүү болон гээд бүгдийг. Удалгүй цагдаагийн ноход ойрхон байсан 37-р байрны хогийн самны өмнө зогсож чанга хуцаж эхэлсэн байна. Сэжиг төрсөн мөрдөгчд онгойлгоход дахин улаан гэлгаруут харин энэ удаа дотор нь хүний махны тасархай. Нэг л мэдхэд нийт 11 ууд олдсон бөгөөд бүгдэнд нь хүний биеийн эсгүүд арьсыг нь хулсан мах байсан байна. Шүүх хэмжнэр эдгээр хэсгийг нэгтгэж үзээд эмэгтэй хүний бие болохыг тогтоов. Харин хамгийн чухал хэсэг болох толгой нь олдоогүй. Эмч нарын дүгнэлтээр тэр эмэгтэй 25 хүрээгүй залуу хүн байсан бөгөөд ойролцоогоор 5 цагийн өмнө нас барсан байжээ. Ингэтэл цагдаагийн нохой хорооллын хойд ханны ойролцоо дахин чанга хуцаж эхэлсэн. Тэнд модны мөчөрт нэгэн зүйл байв. Төхөж харуул цуснд будагдсан нэг бэлээ. Шинжилгээний багийнхан болгоомжтойгоор авч шинжилгээнд дэлгэжээ. Дийнхээ дун гарахад бэлийн дэрэх цус хогрчийн биеийн эдтэй бүрэн тарсан. Энэ нь гэмт хэрэгтэн биеийг хэрсэж байхдаа хэргэлсэн байлээ болох нь батлагдсан юм. Бэлийг хан давуулж шийдсэн ч модны мөчөр тэглэн үлдсэн байжээ. Тэгэхээр гэмт хэрэгтэн яг энэ хэсгийн өндөр байрнуудаас шидсэн байх магадлал өндөр байв. Салхины чиглэл шидэлтийн өнцөг зэргийг тооцоход 31-ээс 38 дугаар байрны орсон суугч эсвэл ойролцоо хүн байж болзошгүй гэсэн дүгнэлт төрсэн байна. Ингээд цагдаа нар эрлийн хүрээг 31-р байрнаас 38 дугаар байр руу төвлөрүүлж Орос бүрийг нэг нэгээр шалгаж эхэлжээ. 37-р байрны 2, 3 дугаар давхрын шатанд жижиг цусны тол билэрсэн. Шалгаж үзэхэд энэ бол хүний цус байсан. Гэмт хэрэг яг энэ байрны дотор болсон гэж цагдаа нар дүгнэв. Цагдаа нар 37 дугаар байрны орцонд орж ирэхэд нохоо гинэд чанга хуцаж 3 давхар руу дайржээ. Тэд 3 давхарт гараад нохоог ажиглахад 307 дугаар өрөөний хаалганы өмнө ирмэгц тэр огцом уцаж хаалгыг майжиж дотроос нь ямар нэгэн үнэр цус айдас мэдэрч байгаа мэт ууртай явцаж эхэлсэн байна. Мөрдөгчд бие биетэйгээ харцаар ойлголцож гэмт хэрэгтэн яг энэ хаалганы цаана байгаа гэж дүгнжээ.
Тэд урд хойд талаас гарцыг хааж ахлах мөрдөгч хаалгыг хүчтэй тогшин цагдаа байна хаалгаа нэ гэж хашгирсан байна. Гэвч хэдэн секундын дараа хаалга ажмаар онгойж хаалганы цаанаас нэг өвгөн тайван царайтаагаар гарч ирэв. Тэр юу болов хүүхдүүдээ гэж асуусан байна. Өвгөн ширээн дээрээ сууж арх аяглан самар идэж байжээ. Хууль доорн жижиг нохоо өвдөж байсан ба тэр үе самар шидэж өгч байв. Цагдаа нар түүний энэ хачин байдлыг анзаарч үнэхээр гимгүү өнөө эсвэл дүр эсгэж байна уу гэж дотроо боджээ. Түүний байрыг орж халахад ихэндээ бүх зүйл цэвэр цэмцгээр эмх зэгстэй харагдсан. Зочны өрөөний ширээн дээрх тоос, эвхсэн ор, хураас хувцс бүгд л хэвэн. Гэвч нохоо угаалгын өрөө рүү уцаж эхлэв. Мөрдөгчд угаалгын өрөө рүү ороход хан угаалтуур, суултуур бүр гэрлэн дээр хүртэл цусын толб арцсан мөрөөр дүүрэн байлаа. Газар төсний ширхэг хүний эд ясны үлдэгдэл холилтон хэвдэж байсан юм. Тэр мөчид бүх зүйл ойлгомжтой болсон. Энэ жижиг өрөөнд л тэр аимшигт эерэг болсон байжээ. Цагдаа нар өвгөнийг газар эвтүүлж хавлав. Тэр ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй, юу ч хэлэлгүй, зүгээр л доош харж чимээгүй байсан. Түүний энэ хачиргалтай тайван байдал мөрдөгчдийг бүрч чочроожээ. Цагдаа нар өрөөг бүрэн шалгахад галтаагоноос сүх нэг махны утга, нэг том хайж олдсон ба бүгдэн дээр нь хатсан цус байсан. ДНХ шинжилгээгээр эдгээр цус хохирогчийнхтай бүрэн таржээ. Тэр өвгөний нэр Ван Жилүн 61 настай Хэпоотын автобусны компанид ажиллаж байгаад тэтгэврт гарсан нэгэн. Харин түүнийг байцаахад тэр зүгээр л сууж ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр шидэж байжээ. Цагдаа нар олон цагийн турш асуулт суусан ч тэр ганц ч үг хэлсэнгүй. Тэр чимээгүй хөдөлгөөнгүй хоосоо арцаар ширтэж суун. Тиймээс мөрдөгчд хоёр чиглэлээр ажиллав. Нэг нь түүний байрыг дахин нэгжих, нөгөө нь түүний амьдрал танилуудыг судлахаар хуваагджээ. Хөршүүдийн яриагаар Ван Жилүн бараг хүнтэй ярьдгүй, их ганцаардмал тотгошоо хүн байжээ. Хүнтэй ховор мэндэлдэг, годомжинд хүүхдүүд тоглоход хүртэл загнадаг байсан гэв. Хачиргалтай нэг орсон сүгч бид оройтож ирэхэд тэр хөлийн чимээнд дуурлаж хаалга тас балбдаг байсан гэж ярьсан байна. Тэгтэл мөрдөгчд түүний гэрээс нэг эмэгтэй хүний цүнхийг олжээ. Дотор нь эмэгтэй хүний төрөвч жижиг зүйлүүд байв. Төрөвчин дотор иргэний үнэмлэх Пан Линлийн 23 настай гэж бичсэн. Пан Линлийн хаяг яг энэ хорооллоос хэдхэн байрны цаана байжээ. Цагдаа нар тэр хаягаар очиж гэр бүлтэй нуулзахад Пан Линлийн гих залуу эмэгтэй 2 өдрийн турш холбоо тасарсан байжээ. Эцэг ихэн санаа зовсон ч охин маань ажилтай, найзтайгаа байгаа байх гэж бодсон гэдэг. Харин цагдаа нар Ван Жилүнийг сэжигтэн гэж хэлэхэд хоригчийн эцэг их цочирдов. Учир нь Ван Жилүн бол тэдний хуучин найз, хамт ажилладаг хүн байсан. Олон жил гэр бүлийн найзууд байжээ. Тиймээс охины цүнх түүний байрнаас гарч ирсэн гэхэд тэд итгэж чадаагүй. Хорооллын нэг орсон суугчийн хувийн камерын бичлэгийг шалгахад 11-р сарын 15-ны 2 цаг 15 минутын үед нэг намхан эрэгтэй хогийн сав руу улаан уд шидээд явах дүрс бичигдсэн байв. Гэрэл бүдэг байсан ч дүрснээс тэр хүн Ван Жилүн гэдэг нь тодорхой. Мөн ойролцоох хогийн цаг дээр сүрлэлсэн өөр нэг камерын бичлэгт тэр хүн жижиг тэрэг төрж ирээд том хар ут хаяад босож буйн гарчээ. Тэр уутнаас хожим нь хохирогчийн толгойг олсон юм. Толгойн арцыг хуулсан нүдний цавхин нүртэл алга байлаа. Хүний нүур танигдах боломжгүй байсан ч ДНХ шинжилгээгээр Пан Линлийн мөн гэдэг нь тогтогдов. Энэ бүхэндээ нүүр тулсан мөрдөгчд бүр хэлэх үггүй болсон гэж ярьдаг. Тэдний олон жилийн туршлагаар ийм харгас хүн бараг байдгүй гин. Гэвч Ван Жилүн ямар сэтгэл хөдлөлгүй зүгээр л ширээ ширтэж суудаг байв. Цагдаагийн тасралтгүй байцаал 20 гаруй цаг үргэлжилсэн ч Ван Жилүн ганц ч үг хэлээгүй хэвээр байлаа. Гэвч цаг өнгөрөх тусам гар нь чичирч эхэлжээ. Эцэст нь тэр толгоогоо өргөж сулхаа олоогоор би л түүнийг алсан гэж ам нээсэн байна. Тэр бүхнийг тайван олоогоор ямар ч гэмшилгүйгээр ярьжээ. Ван Жилүн Пан Линлийн гэр бүлийг 10 гаруй жил мэддэг байсан. Ван Жилүн Пан Линлийн аавтай хамт ажилладаг байсан тул гэр бүлээрээ байнга уулзаж охинд нь итгэл төрүүлсэн байна. Охин насан туршийн хэрээр Ван Жилүний доторх муу санаа ажмаар гаж өсөл болон хувиржээ. Тэр охиныг улам өөр нүдээр харж өөрийн болох шунал давтан эхэлсэн байна. Гаднаа энгийн анхаарал халамж мэт харагдавч дотроо тэр хүсэлтэд автаж байсан. Хэрэг болохоос өмнө Ван Жилүний эхнэр ачуугаа асархаар явсан тул тэр гэртээ ганцаар үлдсэн байв. Өдрөөс өдөрт ганцаардал хүсэл гаж бодолтой автаж тэр Пан Линлийн рүү байнга мессеж бичиж хоол ам төдий ороо дээр арх үе гэх мэтээр уруу татаж эхэлжээ. Анх охин татгалцсан ч ах ганцаараа эвгүй байгаа байх гэж бодсон. 11-р сарын 14-ний орой тэр дахин мессеж илгээж манай дэрүүл би чамд мөнгө өгье гэж бичсэн байна. Пан Линлийн түүнд итгэдэг байсан. Тиймээс зүгээр хоолол идэн биз гэж бодоод түүний гэр рүү оржээ. Оройн 9 цагийн үед охин орж ирээд гутлаа талаад суух гэтэл Ван Жилүнд гинэд түүнийг хүчинтхийг оролцсон байна. Тэр бүр ичгүртэйгээр хэрвээ зөвшөөрвөл 500 ян өгнө гэж хэлсэн гин.
Охин цочирдан та яаж ингэж хэлж чадаж байна гэж хашгирч хаалга руу гүөх гэж оролцсон ч Ван Жилүн түүнийг барьж амийг нь дарав. Тэр улам улаарч гараараа охины ам хамрыг дарж эхэлсэн байна. Охин ухаан алдан унсан ч тэр гарынхаа өчийг сулласангүй. Хэдхэн минутын дараа Панлинлин хөдөлгөөнгүй болов. Тэр мөчид Ван Жилүн охиныг аасныг ойлгосон ч айд сандрахын оронд бүрч аимшигтай зүйл хийжээ. Охиныг амьсгалгүй явтаж байхад нь хүчрхийлсэн. Тэр үүнийг ярьж байхдаа ямар сэтгэл хөдлөлгүй яг л энгийн зүйл ярьж байгаа мэт байжээ. Дараа нь тэр цогцыг угаалгын өрөө рүү чирж оруулан галтагооноос хутга сүг авчир татаж эхэлсэн. Угаалгын өрөө тэр шөнө аимшигын газар болон хуурсан юм. Арсыг нь хуулж махыг жижиг хэсгүүд болгон хуваасан. Бүх хэсгийг тус тусад нь улаан гэлхар утанд хийж гадаа хогийн сав руу хайсан байна. Толгойг нь нуух хамгийн хэцүү байсан гэж тэр ярьжээ. Тэр энэ бүхнийг ярьж байхдаа инээж байсан гэдэг. Цагдаа нарын хэлснээр олон хүн харгас гэмт хэрэг үйлдсэн байдаг ч ингэж хүйтэн царайтай ярьдаг нь тун ховор гэжээ. Түүнд ямар ч гэмшил, айдас, харамсал байгаагүй. Тэр хэрэгээ нуух гэж шоролтоогүй. Өөрийн хороололд уутнуудыг тарааж хайсан нь бүр сэтгцийн гаж байдал айц төрүүлэхийг хүссэн садист зангийн илрэл байсан гэж шинжээчид үзсэн юм. 2012 оны 3 дугаар сарын 15-нд Хэппи хотын дунд шатны шүүхэд хэрэг ил болсон. Шүүх танхим дүүрэн хүнтэй алуучны царайг харахаар иржээ. Шүүхийн үеэр Ван Жилүн мэдүүлгээ өөрчлөх гэж оролцсон. Би санаатай биш, төр зүрийн уур хилэнгийн улмаас болсон гэж хэлсэн байна. Гэвч нотлохоо бүрэн тодорхой байлаа. Цогцыг тастаж хуваасан, цусны мөр арилгах гэж оролцсон. Бүр арцыг нь хуулсан зүгээр нэг сэтгэл хөдлөлийн хэрэг биш, харин төлөвлөгдсөн гэмт хэрэг гэдгийг харуулж байна. 2012 оны 4-р сарын 6-нд шүүх эцсийн шийдвэр гаргаж Ван Жилүнийг санаатай алга үйлцсэн хэрэгээр буруутай гэж үзв. Түүнд цаазаар авах ял оноож хохирогчийн гэр бүл 380 мянган юаны бүхэн төлбөр олгохоор шийджээ. Хамгийн аимшигтай нь шүүхийн шийдвэрийг сонсоход тэр ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Нүд нь хонсон зүгээр л доош гарч бичигт гарын үсгээ зурсан байна. Тэр давц залхыг оролдоогүй. 2012 оны 11-р сарын 19-нд Ван Жилүний цаазын ялыг гүйцэтгэсэн юм. Энэ явдал бидэнд нэг л зүйл ойлгуулсан. Аюул үргэлж гаднаас ирдэггүй. Заримдаа тэр аюул яг дэргэд чинь итгэлийн чинь цаана нугтаж байдаг. Энэ бол Хэппи хотын аимшигт хэрэг, итгэл, айдас, хүн чанарын тухай бодит түүх байлаа. За өнөөдрийн бичлэг маань энэ нүрээ дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк саба заавал дараад өгөөрэй.